Нандин өгүүлэлэг шүлэг мэдчилгээ пэйжтэй нэгдээд илүү олон сонирхолтой өгүүлэлгийг нэг дараас хүлээн авч сонсоорой. Ж Заяабаатрын зохиол Шандын цэцэрлэг. Хотын дээгүүр утаа манан хөшөглөөд Баянзүрх уулын баруун сугаар хаврын элч муутайхан нар хүрээ татан өнгийжээ. Өглөөний анир чимээгүйг сарнаан совилогч бүсгүй шаахаагаараа шал алгадан өвчтнүүдийн тасаг дамжин эм тарианыхаа тэрэгэнцрийг гихтнуулан төрж явах нь сонсогдно. Би цонхоор харж зогсов. Цагаан хуваарангийн гэр хороодлын тахир мөрийн гудамжаар дулаан хэвтэртэй хорогдсон өхөр мал мөөрөлтөн өглөө эрт ажил албандаа яарсан 2 хүн автобус унааны буудлын руу яаран сандран алхах нь харагдана. Хаяа нэг хонглын тэртээ хүүхдийн часхийн уйлах дуу сонсогдож би орон дээрээ очиж суугаад бодлоосоо сатаарах гэж оролдов. Эмнэлгийн нэгэн өглөө ийхүү хүүхдийн уйлах дуунаар эхэлдэг ажээ. Жинжингөө сэрвэлцэн нойр дутуу хансан болохоор шарлаж толботсон хөндөй байрны таац ширтэн элдв бодол дарагдан багууд хүргэв. Зовлогч бүсгүй манай өрөөгөөр шагаасангүй. Бодвол шинжилгээний хариу хүлээгээд эмчилгээ хараахан эхлэхгүй нь бололтой. Унших сонин аан уун гих хүнгүй болохоор дэмийл бие чагнан хэвтэх хагаад ээлтэд өвдөж зовоохгүй болохоор нэгэн бодоход энэ шар гэдэг өвчин яс хугарч мах тасархаас долоон дормод санагдана. Энхүү таац цонх хоёрыг ээлжлэн ширтэж өнгөрч улирсан амьдралынхаа гэрэл гэгээтэй хийгээд гинэн жаргалтай он жилүүдээ эргцүүлэн бодсоор хэдэн өдрийг өнгөрөөж байтал манай тасагт нэгэн өвчтөн нэмэгдлээ. Тэрээр нэг их яриа хөөрөө дэлгэхгүй үе үехэн сэтгэлийнхээ гүнээс санаа алдан тамхи баагуулахаас цаашгүй. Өдөрт нь цонхоор ширтэн гараа илгэндээ эвхээ зогсчихно. Шөнө болохоор үнэгний нүд залгичихсан юм шиг харнууд анина гэж үгүй. Яргалсаар л үүр цайлгана. Түүнийг шаралсан гэхээсээ мэдрэлийн сааталд орж урсах нулимс уйтах сэтгэл улмаар амьдрах итгэл сэтгэлгүй болчихсон нэгэн юм болбоо гэж бодмоор. Ийхүү бидэн хамтдаа 20 хоногийг өнгөрөөхөд түүнд нэг ч удаа эргэлт ирсэнгүй. Эмнэлгийн амт шүлтгүй усан байцаан шөлөөр голоо зогоож өдөржингөө буцлагсан усаар ходоодоод үүргэнэ. Өөртөө зогтсон мах мараатай хэрнээ ийхүү идэх уухаа сойхыг нь хараад гайхавч баршгүй. Бид хоёр ингэж бибинээ сонжсон юм шиг чимээ аниргүйхэн хэд хоноход би түүнийг Эрдэнэбаатар гэдэг нэртэйг нь мэдэж авсан бөгөөд элэг цусны энэхүү өвчнөдөө үхэхээс наагур шаналж гутарч хэвдэж байгаа юм байх та. Энэ өвчнөр өвчлдөггүй Монгол хүнийг олоод ир гэвэл өвсөн дотроос зүү эрэхтэй адил юм болох байлгүй гэсэн шүү юм бодон өөрийгөө тайвшруулж өвчнөтөөгөө эвлэрч бурхан багш нүдгүй гэсэн ч бүгдийг бас харж байдаг юм гэсэн ухааны юм боддог байлаа. Нэг өдөр хажуу тасгийнхаа хэдтэй хөзөр дэлгэж буу халж байгаад эмчилгээнийхээ өмнөхөн тасагтаа орвол Эрдэнэбаатар хідэн сонин орон дээрээ дэлгэчихсэн халуун савтай цай, чихэр жимс бов борцогхон болчихсон сууж байв. Эргэлт ирээ юу химэн мэдээжин юм асууж бандсандаа дэрэгдэн очиж суувал манай ажлын газрын хідэн нөхөд ирээдээ. Дүүний номхон бор нүднийх нь харц ээлтэд сэргсэн ч цаанаа л нэг үертэй. Бид хоёр үзэмтэй будаага чимээгүйхэн халбагдаж даалтхан шаналл дарагдан нэгэн хэсэгтээ сонин арчиглан сууцгаалаа. Өнөөдөр чинь 2 сарын 20 байхаа гэж тэр надаас асууснаа 49 хончгож гэж шивгэнэн чимээгүйхэн санаа алдахад миний ч гэсэн цээжин дотор нэг их бараа юм зангираад халбагдсан будаач хоолоогоор давхаа болчихов.
Мартснаас өөрийг чинь маргааш имлгээс гарна. Хүн ирвэл хувцс захаарай гэж байсан. Өө тэгээ юу. Гэхдээ би нэг их баяртай бус байгаадаа гайхаж төсөрөх нь л эндээс гарахын бөөн хүслэн болж байгаагүй билүү хэмээн бодов. Бид хоёр инхүү элдвийг хөөрөлдөн бас ч гэж нилээдгүй дотносоод ав. Тэр нийслэлийн нэгэн дүүргийн цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагчийн алба хашдаг аж. Ажил амьдралынхаа торгон жолоог орчлонгийн элдв босромог явдалтангуудын хойноос хөөцөлдөж эхэлсэн түүний яриа надад биширмээрч басгүй өвдмөр санагдсан. Тэгэхэд надад яагаад ч юм эртний хятадын гүн ухаантан лоцын хэлсэн хүний зам төлөвийн нууцын тухай нэгэн үг өдгөөч мартагддаггүй. Хүчрхэг байхад сул зөөлөн байхын давуу талыг хизээч олж авч чадахгүй. Энэ нь чухам юу гэсэн үг вэ гэхээр хүн эхэндээ инхри зөөлөн сул дорой байдаг. Үхэл өөр рүү довтлох бүрийд хатуу чанга болсоор байдаг. Бүхий л амтан ургамал цэцэг ногоо анх бий болох цагтаа инхри зөөлөн сул дорой байж гандан мөхөхийн цагтаа хуурай хатуу өрчгөр болно гэсэн утгатай үг л дээ. Өөр алаг хорвоогийн тохмон чинээ зайд төрөөд хожмоо тоон чинээ газарт нь шингэдэг хүний амьдралд юу эс тохиож, уйлж, дуулж, баярлаж, хөөрч, унаж босч насыг илээдэгсэн билээ. Гэхдээ өдгөө Эрдэнэбаатарын тэр нэгэн өдөш имлэгийн буйтхан өрөөнд нулимстай гунигтай хөөрсөн яриаг мартсангүй. Тэгж явсаар өнөөдрийг хүрчээ. Баяр зовлон хоёр эгч дүүс шиг дотн байдаг гэдэг нь энэ биз. Сургуулаа төгсөөд Дорногов аймагт хуваарлагдсан очлоо. Мөрдөн байцаагчийн гал улаан дипломыг их нь хатаагүй шахан байхад нь гардаж авчхаад игээл дайнд мордох гэж байгаа цэрэг аятай сэтгэл хөөрөөд халахын шоронд нэгэн цагт атман гэгдэж явсан хар ванчиг жамбын нутагт очисон болоод ч тэрөө нэг их зартай хулгайч дээрэмчдийн араас ханцуу шамлаад орчих гэж байгаа аятай л ойвргон зан хөдлөөд л одоо бодоход ёстой л шал нойтноор амтан байж дээ хөрхий. Шүн оройтож гал дэрэг сайн шанд өртөөнд зогслоо. Энгийн хувцас сольж дөрөмт хувцас өмсөөд хүмүүсийг дагаад л буучглаа. Чийг өнөртөж бороо орох нь уу гэмээр авч амхан саарал тэнгэрт одод хаа нэг анивчсан говийн шүн гэдэг сэтгэлд нэг л дулаах. Хаяа сэлгээний бололтой элчит тэрэг дохоогоо дуугархан чимээлэх нь шанд бараацсан ганц ангир нөргөх шиг хаанаас ч юм салхин аясаар хоёр дугаар замын сэлгээний галт дэрэг орж ирж байгаа тул галт дэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлоорой гэсэн анхааруулах шаардсан хизээч үлээ зүүд нойрондоо ч билүү сонссон гэмээр эр хонгор хэрнээ уянгалаг зөөлхөн бүсгүй дуу сонор нэлээ. Намайг зорчигчдыг даган нийтийн унаанд суухаар алхаж явтал. Сайн байна уу дэслэгчээ? Таныг тэнд хурандаа дуудаж байна гэж өвөл таних нэгэн бүсгүй үг хэлхийн завгүй хэлчгээд төрүүлээд алхаж байгаа. Сайн байна уу дэслэгчээ гинүү? Ямар ч байсан цэргийн л хүн биш байна. Ямар хурандаа дууддаг үлээ хэмээн бодсоор бүсгүй араас очвол аймгийн цагдаагийн хилцээний дарга бандхүү хэмээх өндөр нарийнхан ялалтсан шовлцсон насандаа баймгүй хөнгөн шингэн алхаатай жаахан өөлөх хүнд бол хижээл насны шар хүн зогсож байлаа. Тэрээр миний томилолтыг хайнга духан харснаа. Чиний албан ёсны тодорхойлолт хувийн хэрэгтэй чинь танилцсан. Би одоо чиний ирсэн энэ суудлаар замын үд явах гэж байна. Нөгөөдөр орой ирнэ. Тэр болтол манайд очоод амарч бай. Энэ миний охин танилц гэснээ хөдөлж эхэлсэн вагонд явуут дунд нь гүгээд суучгаа. Би бүсгүйг даган даргын машинд суугаад гэрт нь очлоо. Тэднийх 3 өрөө байранд амьдардаг аж.
Анхны шөнө нойрч хүрсэнгүй. Элдв бодолд дарагдан эргэж хөргөөсөөр үүр цайлглаа. Бүтэн 2 өдөр хийх ажилгүй гэрт нь байна гэхээс нэг газар удаан байж сураагүй надад их л зовлонтой санагдаж өдөр өнгөрч өгөхгүй зовоо. Харин Нансалмаа бид хоёр нилээдгүй татансаад авлаа. Тэр 10 дугаар ангид суралцдаг аж. Нүүрэмг ээч гэж ихтэйхэн. Нүдээ тас анчхаад ансах сормуусаа чичрэгнүүлэн тас инээ. Энэгт нь эрүүн доор нь хуруу дарам хонхорхой үүснэ. Орон сууцны хүрэлцээ муу. Тэгээд бас хурандаагийнх өөрийнх нь саналын дагуу би тэднийд нэг өрөөнд амьдрахаар боллоо. Хөдөө гадаа нэг их яваад байхгүй ч суурин байх нь ховор болохоор шөнийн бор хоногтоол гэрийн бараа харна. Хаяа зав зай гарахаар төвөөс ирсэн үзүр үйлчилгээг үзэж сонирхохоос тэр бүр нэг их гадуур яваад байхгүй. Намайг инхүү ном тэврэн хэвтэж байхыг хараад Нансалмаа залуу хүн байж гэрийн мохор сахиад гээж ирээд л бүр нэг ихнэр аятай аашлна. Заримдаа манай шандын хүүхнүүд дайжгүй штэ. Та сонирхгүй юм уу? Гэнд уудалгүй хавар болж говийн зэрэглээ нойрносоос ирсэн мэт их талын хөндийгөөр гуниг сөвлөн намрах боллоо. Сонин юм шүү. Хавар болохоор миний сэтгэлд яагаад ч юм үл тайлагдах гуниг хурцдаг юм. Үргэлжлэлийг дараагийн